За сайн байцгаана уу. Одоо миний 2 дахь өдрийн бичлэгнүүд орж ийн. За энэ болохоор нөгөө алтартай Махабодигийн суврагны яг үүдэн хэсэг нь харагдаж байна. За тэгээ сувраг руу орохдоо 2 удаа шалганаар оруулаад янз бүрийн эртээ юм бидээ авч явж гинөө скол камер утас авч урж болтгоо. Тэгтээ төвшөрл аваад бас орж болно. Тэгээд надад Монгол Сүмийн лам маань туслаад нэг удаа би утастайгаа орсон. Тэгээд гоё бичлэг хийсэн байгаа. Энэ яг сувраг маань ингээд холоос харагдаж байна. Хүмүүс цэцгэн дахил, усан дахил ингээд айгаа хөрөгдөг. Ерөнхийдөө бол айгаа гоё цэцэрлэгт хүрээлэн байгаа. За энэ бурхан багшийн нөгөө яг гихэрсэн бод мод гэд байгаа. Бурхан багш болохоор 6 жил хатуу жилийн бясалгал хийгээд 29 наснда гэрээсээ гараад 6 жил явж байгаа. 35 наснда яг энэ модны доор суугаад тэгээд 7 хоног яг энэ ойролцоох газруудад гихэрсний хадаараа явсан гэж үздэг. Энэ модны доор болохоор 6 хоног суугаад за 2 дахь нь болохоор ахад нэг сувраг байгаа жижиг. Тэр сувраг дээр 2 дахь 7 хоног өнгөрүүлээд 3 дахь нь болохоор би одоо яг бичлэгийг аваагүй байна. Энд ингээд нөгөө наашаа цаашаа явсан хөлнийх нь мөр дагуу гэдэг юм цэцгэн мандал болон усан мандал өргөдөг тийм зам байгаа. Тэр нь болохоор 3 дахь 7 хоног өнгөрүүлсэн газар нь гэж үздэг. За энэ болохоор хүмүүс ингээд усаар ингээд бод модыг услаад идэг юм лээ дахил өгдөг гэсэн. За тэгээд би цавчлах болохоор найгаад байгаа. Энэ нөгөө нэг 2 дахь 7 хоног өнгөрүүлсэн бурхан багшийн газар байгаа. За тэгээд ерөнхийдөө болохоор бурхан багшийн одоо нөгөө нэг 40 хоног өнгөрүүлсэн 7 хоногийн газрууд нь яг нэр устайгаа ингээд тайлбартайгаа бичсэн байгаа. Тэгэхээр сүмд ороод тэрийг хайж олоод уншаарэ. Тэгээд сүмд орохдоо гутлаа гадаа тайлах хэрэгтэй байдаг. Тэгээд би болохоор жижигхэн уут авч ороод гутлаа хийгээд тэгээд бариад явсан. За энэ болохоор бурхан багшийн 6 дахь 7 хоног дээр гэгэрснийхаа дараа энэ дээрээд ингээд усан дээр бяцлагаа сууж байхад айгүй их юм шуурга болоод бороо ороод тэгсэн чинь ингээд том муугаа гарч ирээд бурхан багшийг одоо бяцлаглаа сатаарахгүй байхад нь тусалсан гэж үздэг юм лээ. Тэгээд энэ маань ч гэсэн яг энэ нөгөө Махабодийн сувраг дотроо байгаа энэ бол маш том цэцэрлэгт хүрээлэн байгаа. 3-3 замтай хамгийн жижиг зам нь болохоор суврага тойроод дараагийнх нь болохоор арай жоохон том. За энэ болохоор орой харагдчих байна. Би жоохон бичлэг хийсэн байгаа. За тэгээд дараа нь болохоор би Монгол Сүмдээ зочилсан байгаа. За манай ундрах гэд найз маань надаа ингээ Монгол Сүм байдаг очиод үзээрэй гэд. Тэгээ Монгол Сүмийн маань хариуцж байгаа. Ламнар маань намайг сайхан ухтаж авсан. Тэгээд яг нөгөө номын үе дуусчихсан. Яг халууны улирал эхлэж байгаа. Хүн багтаа байсан болохоор би их азтай ингээд таавараад зочлоод тэгээд их олон зүйлийг сурч авсан байгаа. За тэгээд надад тусалсан одоо аяллыг маань ингээд сайн сайхан явахад тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Монгол Сүмийнхаа эргэн тойрныг та бүхэнд харуулж байна. Тэгэхээр та нар маань ч гэсэн очоорой. За Бодгая гэдэг дэлхийн хотын Монгол хід дотроо орж ирсэн. Явж байна. Тэгээд амар том бүтээн байгуулалттай байна. Ийм гоё сүм хийдтэй байна манайх. Би одоо яах ёстой лээ? Тойрол тэ. За хамтдаа сайхан тойрцгоё. Би бас жоохон нэг өвөө ч юм уу манай гэрийнхэн нэг тийм шүтлэгтэй ийм номын хүмүүс бишээсэн болохоор янз бүрийн дүрм журам ч юм уу тэгээ хүмүүсийн мэддэг юм хумыг жоохон мэдтгүү. Тэгэхээр ерөнхийдөө бол буруу зүрх юм хийчихвээ гэдэг. Одоо хариуцсан ламнараас нь ч юм уу тэгэхээр ерөнхийдөө бол асууж ингэж ярьдаг байгаа. За бурхан багшийн. Би одоо ингэж хэд
өргөл харьцааж авчраагүй нэг тиймэрхүү маркийн хүн байна. За бурхан багш минь. Талаагши. Хөрхөн. Цагаан. Тэгээд хувь заяа гэж талаагштай уулзах юм болов уу, яах юм бол богд цонх баах тий. За. Ийм гоё хід манад байдгийн байна. Тэгээд бодгаяа орж байгаа бол хід дээрээ зочлогоод тэгээд богино хугацаагаар ирж байгаа хүмүүсийг бас үнэгүй байрлуулдаг юм байна хідтэй. Тэгэхээр бас үнэгүй байрлаж болох нэ. Хидтэй гоё. Ста бороо орхон дээ. Нилээ амар уулах гарцсан байна. Тэгээд хидийнхаа дээвэр дээр гараад ирсэн байна. Энд бас Монгол соёлоо танилцуулаад ийм гоё Монгол гэрээн. Оо, сте янзтай. Зурагнаад. Гадны жуулчдад бас Монголоос урьдчилгаа амар том гоё юм байдаг юм байна. Монгол герман. За ингээд түүхэн зурагнууд. Гандан хід маань. Гоё юм аа. Дээвэр дээрээ Монгол гэрээ бүр аваад ирсэн. Биш тий. За тэгээд бүгдээрээ Монгол гэртээ орж мэдчихлээ. Өстой гоё. Гэртээ ирсэн юм шиг гоё санагдчихээн. Бид нэр тавьчихсан юм байна. Бүхий зодог шуудаг Монгол үндэсний дээл. За нэг иймэрхүү байдалтай тавчгаа өргөцсөн биш үү? За өстой гоё танилцж байна те. За нэг иймэрхүү байна. За ингээд бурхан багшийн хөшөө харагдчихэйна. Энэ амар дэшегээ хүмүүсийн амьдрал яг энэ хотыг болохоор нэлийн даруухан гэж би ойлгосон. Одоо энэ харагдаж байгаа хороол болохоор ерөнхийдөө дундаж амьдралтай тий бизнестэй хувьдаа нэг одоо дүгдүгтэй ч юм уу тэгээд дэлгүүр ажилладаг ч гэдэг юм тий тиймэрхүү хүмүүсийн орон сууц гэж хэлсэн. Тэгээд яг их даруухан тэгээд амьдрдаг юм билээ. Хаана байхаас бас өөр байдаг бахал та. За энэ Бихар мужийн Бодгая гэдэг хотод болохоор бурхны шашинтай холбоотой бүх төрлийн сүм хийдүүд гэдэм билээ. Одоо бүх улсын сүм хийдүүд. Тэгээд би энэ дундаасаа Японы сүм хийдэг үтсэн. Юуных Вьетнамын болон Таиландын сүм хийдүүд бас их алтартай олон жуулчид очиж үздэг юм билээ. Тэгэхээр бас нөгөө тархийн сүм гээд байгаа 21 тархийн тэрийг бас заавал очиж үзээрэй. Би нөгөө хугацаад болцсон байсан учраас очиж үзэж чадаагүй. За энэ бурхан багшийн маань хөшөө Монгол сүмээс маань алхаад нэг 7 минут байна уу? 10 ч хүрэхгүй тийм минутанд очиод үзсэн. Тэгээд би өмнө нь бас энэ шавнарын талаар хийсэн нэг жижигхэн рeel оруулсан учраас энэ удаадаа ингээд тэрийг үзээрэй гэхэд орхичээ. Тэгээд өнөөдөр би бурхан багшийн 40 өдрөөр энэ бичлэгээ ингээд янзлаад оруулж байгаа нь та бүхнийг ч гэсэн энэ ариун газар ирээд энэ сайхан суврагыг, энэ сайхан энергийг өөрснийхөө биеэр мэдрээрэй гэж
өсөж байна. За тэгээд энэ болохоор манай Япон сүм байгаа юм байна. Тэгээд Япончууд маань бас нөгөө түрүүний бурхан магшийн гээгэрсэн бод мод болохоор түүхэндээ 2 удаа шатаагдаж завчигдчихсэн юм билээ. Тэгээд 2 дахь удаага лалын шашнууд нөгөө сургааг эзэлж аваад тэгээ шатаах үед Япончууд одоо тэр бод модны нэг хэсгийг ингээд нутагтай тарихаар аваачсан байсныг буцаж залж ирээд тэгээд одоогийн энэ бод мод маань дахиж ургасан ийм түүхтэй юм билээ. Тэгээд Япончууд бас бод модноосоо дахиад өрсөлдүүлээд аваа явсан гэсэн. Тэгээд тэрийг ингээд судлаад хайгаад үзэхэд Японы Нара гэдэг хотын том сүмд нь байдгийм билээ. Тэгэхээр Нара бол маш гоё эртний тэгээ буддын шашны олон сүмүүдтэй тийм гоё газар байдаг. Тэгээд та бүхэн Японд ирэх юм бол бас тэр Нара хотын олон сүмийн аялал хийж болно. Нэг өдөртөө баг бүх сүмийг үзчихэж болдог. Тэгээд Нара ч өөрөө бас буг энтертэй айгүй хөөрхөн тийм хот байгаа. Тэгэхээр би бас дараа очихдоо бурхан багшийн тэр нөгөө гээгэрсэн бод модны өрсөлдүүлсэн хөрхөн моднуудыг очиж үзье гэж бодож байгаа. За ингээд миний энэ чинь 2 дахь өдрийн аялал ингээд ерөнхийдөө дууссан байгаа. Тэгээд эдхийн бичлэгүүд маань баг 20 парттай орох байх. Би ингээд богиноор нь оруулаад бай гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.